Хэмэл оюухан цорилсан эрүүл мэндийн инновацийг Монголд нутагшуулсан тэргүүлэгч компани болох WebWellness Mongolia компани үүсгэн байгуулагдсны 5 жилээ энэ онд тохиож байна. Энэхүү технологи нь өвчнийг эрдэлрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлэх, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, өрхийн эмч нарт хэрэглээний өндөр ач холбогдолтой. Мөн түншлэн эрдэм шинжилгээний хурлын үеэр эмчилгээний мэргэжилтнүүдэд зориулсан сургалт семинар зохион байгуулж, технологид суурилсан онцлогоо, шинжилсэн програм, ажиллах зарчим, анхаарах шаардлагатай зүйлсийн талаар мэдээлэл өгч туршлага солилцлоо. Бие оролцсноос эмчилгээ гэдэг бол ерөөсөө тухайн хүний долгионыг хэвийн эрүүл эсийн долгионоор буцаагаад өөрт нь эмчилгээ хийдэг юм онцлогтой. Тэгэхээр эмгүү, мэсгүү эмчилгээний нэг арга юм байгаа юм. Нэрээ одоо хүүхдээс эхлээд өвгөн борол хүмүүс хүртэл бүгдээр эмчилгээ хийх боломжтой. Ямар нэгэн гач нөлөөгүй, аюулгүй ийм маш хурдтай эмчилгээний арга. Бие оролцсноос онцлогоо эмчилгээ бол ер нь бүхэл төрлийн өвчнийг онцлох нэг эрт үед нь өвчин болж хөгжих хугацаанаас нь 5-аас 10 жилийн өмнө тийм ээ. Одоо дөнгөж эд эсийн өөрчлөлтийн үед нь онцлоод илрүүлээд тэрнийг эмчлэх боломжтой байдгаар онцлогтой. Энэ их давуу талтай юм байна. Энд ашиглагдаж байгаа төхөөрөмжүүд нь хүний биед байгаа өвчин үсгэд паразит зэрэг эмгэг нөлөөлөгчдөд илрүүлж, эрүүл эсүүдийг долгионоор тэнцвэржүүлэх замаар эргэтэн системүүд үйл ажиллагааг хэвийн болгоход дэмжлэг үзүүлдэг. Мөн биеэс халдваржуулагч хорт байцыг гадагшлуулахад тусалж, эрүүл мэндийг дэмжих 5,000 гаруй биоренсназын програм багтсан тул хүн бүрт тэр дундаа өндөр ачаалттай ажилладаг хүмүүс болон тамирчдад хэрэгтэй цогц үйлчилгээ юм а. Мөн түнчлэн энэхүү технологи нь бүх төрлийн өвчнийг эмгүү мэс ашиглахгүйгээр хүнийг эмчилдэг. Тодорхойлбол бүх насны эргээд энэхүү технологийн тусламжтайгаар эрүүл болох боломжтой юм. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдлэг ур чадрыг дээшлүүлэх, шинэ технологиг өдөр тутмын үйлчлэгээ нэвтрүүлэх, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчлэгийг илүү хүртээмжтэй үр дүнтэй болгоход чухал хувь нэмрээ оруулж байна.